өнөөдөр энэ дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт сэдвээр 21 аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга болон энэ дархлаажуулалт хариуцсан мэрэгчлэн вакцинатор сувилагчдыг оролцуулсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бас энэ зөвлөгөөнийг бол хийж байна. За мэдээж коронавирус халдварын цар тахалтай холбоотойгоор манай энэ дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ажилтан албан хаагчдад бол энэ сүүлийн 2 жил гаруй хугацаанд бол энэ танхимын байдлаар бол цуглаж энэ уулз сургалт семинарыг бол хийж байгаагүй. Өнөөдөр бас энэ сургалт семинар хийж байгаа нь дээр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг мэрэгчлэн удирдлагуудад бол гол мэдээллүүдийг өгөх ийм чухал ач холбогдолтой байна. За коронавирус халдварын үед бол манай энэ дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх улсууд бол маш цаг наргүй ажилласан. За энэ ажлын үр дүнд бол өнөөдөр коронавирус халдварыг бол бид ногоон түвшинд хүртэл нь бол бууруулж чадсан ийм үр дүнтэй явж байна. Бус улсад орнуудад одоо халдварын дэвтэлт ямар байна, Монгол улс ямар түвшинд байна гэдэг бол өнөөдрийн эдгээр хүмүүсийн ажлын үр дүн дархлаажуулалтын хамралттай бол шууд холбоотой байгаа. За Монгол улс энэ дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг бол амжилттай хэрэгжүүлдэг улс орны бол нэг мөн үүнийг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага номхон талаан баруун улсаас бүсээс бол байнга сайшааж явдаг. Өнөөдөр Монгол улсын энэ товлын вакцины хамралт бол 95%-аас дээш хамралттай байна. За хамгийн гол нь бол энэ коронавирусын халдварын дэгдэлд маш олон энэ хөл хорой хязгаарлалттай холбоотойгоор бид нэр өмнө хийжсэн дархлаажуулалтын бол 0.2-оос 2.1%-аар бол буурсан үзүүлэлттэй байгаа. Өнөөдрийн энэ сургалт семинараар бол өгч байгаа гол мессеж бол энэ товлын вакцинжуулалтын хамралтуудыг сайжруулах чиглэлээр бол гол анхаарах асуудлууд чиглэлд өгч байна. За мөн энэ коронавирус халдварын эсрэг вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дараагийн давлгаанаас өрсөлдсөн сэргийлэх чиглэлээр бас эдгээр хүмүүстэй бол үүрэг чиглэлийг өгөө ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар бид нар бас энэ явуулын хөдөө орон нутгад хурж очих асуудал дээр бол гол анхаарлаа хандуулад аймгийн, сумдын эрүүл мэндийн төвд бол явуулын цэг ажиллавал малчны хотонд бол очиж ажиллах энэ ажлыг бол эхлүүлээд байж байна. Тэгээ одоо өнөөдөр та бүхэн олон улсын мэдээллүүдийг харж байгаа бох тийм 4 дахь 5 дахь давлгаанууд эхэлсэн үйлчлэлийн тохиолдол маш өндөр байгаа. Манай энэ харилцаа аялал жуулчлал байдаг Солонгос улс, Япон улс бусад улс орнууд бол энэ дараагийн давлгаа эхэлсэн маш олон хүний өвчлөл нэмэгдсэн юм байгаа. Тийм учраас биднийг өнөөдөр юу хамгаалж байна вэ? Өнөөдөр юу хамгаалаад өдий төвшөнд бид нэр халдварыг бууруулж чадсан байна гэвэл вакцин байгаа. Тийм учраас өнөөдөр бол бид нэр 3, 4-р том буюу энэ дархлаа сэргийлэх тумдаа бол дахин хамрагдаач гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл энэ вакцины өр нөлөө бол 3-аас 6 сарын хугацаанд бол бас буурж байгаа юм үзүүлэлтэн байгаа. Тийм учраас иргэд ялангуяа энэ нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд маань энэ нэмэлт тундаа хамрагдах зайлшгүй шаардлага байгаа шүү гэдгийг хэлэхээр байна. Тэгээ ер нь бол коронавируст халдвар маань одоо яг энэ томоотой адил бас эндемик буюу нутагшмал вирус болж хувирах бол шатаргаа явж байгаа. Бид нар ч гэсэндээ энэ ханиа томооны эсрэг вакциныг жил бүр л хийлгдэг. Тийм үү. Үүнтэй адилхан бол төвшөнд орж ирж байна. Хэдийгээр өнөөдөр Монгол улс халдварын дархлалтын төвшинг бууруулсан ногоон төвшөндөө өрсөн байгаа ч гэсэндээ бид нэр энэ сэргийлэх арга хэмжээгээ бол тасралтгүй авах жоох нь бол зайлшгүй шаардлагатай байгаа. Өнөөдөр энэ дархлаажуулалт гэдэг маань урьдчилан сэргийлэх хамгийн том өрмөц анхдагч урьдчилан сэргийлэх байдаг. Тийм учраас энэ дархлаа сэргийлэх тундаа бол хамрагдах зайлшгүй шаардлага. За дархлаажуулалтын үндэсний зөвлөлт уулзалтыг бол зохион байгуулж байна. За өнөөдрийн уулзалтаар бол нийт 21 аймаг эрүүл мэндийн газрын дарга болон дархлаажуулалтын одоо мэрэгчлэнүүд дархлаажуулалтын нэгжийн одоо үндсэн үйл ажиллагаа явуулдаг мэрэгчлэнүүд бол хорон цугларсан байгаа. За бид бол ерөнхийдөө сүүлийн 2 жил товлын дархлаажуулалт одоо хэрхэн явагдсан. За цар тахалтай энэ одоо үед бол товлын дархлаажуулалтын үйл ажиллагааг явуулахад тулгамдсан асуудал, бэрхшээлүүдээ нээлттэй одоо хэлэлцгээр бол өнөөдөр хорон цуглараад байна. За мөн түүнчлэн одоо
цаашид бол бид одоо товлын дархлаажуулалтын үйл ажиллагаагаа сайжруулах одоо шаардлагатай байгаа. Яагаад тэгэхээр ковидын цар тахлын улмаас тодорхой одоо товлын дархлаажуулалтын хамралт бол тодорхой хэмжээгээр буурсан юм үзүүлэлттэй байгаа учраас бид цаашид одоо энэ хамралтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр хэлцгээр одоо хорин цуглаад байгаа. Дархлаажуулалтын хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах одоо ажлын хэсэг бол эрүүл мэндийн яам дээр энэ жил байгуулагдсан байж байгаа. За ер нь бол дархлаажуулалтын хуулийн дээрээ сүүлд одоо нэмэлтээр ялангуяа одоо товлын вакцин дархлаажуулалт нэвтэрсэн одоо вакцинуудыг л нэмж оруулахаар байгаа. За ялангуяа гепатит А-гийн вакцин, пневмококкийн эсрэг вакцин гэх мэтлэнгээр одоо товлолд бол нэвтэрсэн эдий ч гэсэн дархлаажуулалтын хуулиндаа бол нэмэлтээр оруулах шаардлагатай одоо вакцинуудыг бол оруулах гээд ажлын хэсэг байгуулагдсан. Энэ жилдээ бол дархлаажуулалтын хуулийг бол энэ шинжлэх ажил бол хийгднэ гэсэн юм төлөвлөгөөтэй явж байгаа. За бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Говьсөнбөр аймаг бол Улаанбаатар хотоос 250 км алслагддаг. За газар нутаг хүн амын хувьд бол харьцангуй бол хамгийн цөөн хүн амтай ийм газар нутаг байгаа. За яг энэ байдал нөхцөл маань бол дархлаажуулалтын хамрагдалтанд бол бид бүхэн за өндөр хувьтай хамрагдах, за хүн амыг богино хугацаанд за шаардлагатай вакцинжуулалт бүрэн хамруулахад бол биднэрт бол маш их дөхөн болдог. Мэдээж хэрэг энэ нь бол вакцинжуулалт гэдэг маань бол өөрөө дархалтай одоо өвчлөлийн дархалтанд бол шууд нөлөөлдөг ийм одоо хүчин зүйл байгаа учраас за хүн ам цөөтэй байх, газар нутаг багтаа байх гэдэг маань бол манай дээр бол хамаагүй эрийг давуу тал болдог ийм одоо нөхцөл байгаа. За яг энэтэй холбоотой бол хэлэхэд бол бид бүхэн за ковидынхон дархлаажуулалтыг бол бид бүхэн бол одоо 3 тунг одоо хийсэн, 4 дахь тун бол бас мөн аймгийн хэмжээнд бол одоо нийт хүн амынхаа 8.1 орчим хувьд бол нийт 4 дахь тунгаа бол хийцэн явж байгаа. За ковидын дархлаажуулалтын 1-2 дугаар тун бол хоёулаа бол 94-өөс дээш хувьтай. За 3 дугаар тунгаан бол бид бүхэн за мөн улсын онцгой комиссоос тавьсан зорилтын хүрээнд 50-с дээш хувьтай бол ингээд хамрагдалттай явж байгаа. Энэ маань бол бид бүхний бас одоо эмч эмнэлгийн мэрэгчлэлтний эдийн маань одоо нөрөх хүчээр зүтгэл чармаалтын үр дүнд гарч байгаа үр дүн гэж ингэж олоодж байна. За тийм Монгол улсад дархлаажуулалт үүсч одоо вакцинаар сэргийлэх үйл ажиллагаа бол маш эртнээс эхлэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл цагаан цэцэг өвчнийг одоо устгах үйл ажиллагааг эрчимжүүлэх энэ цагаан цэцэг өвчнөд тэмцэх хүрээнд Монгол улс одоо вакциныг үйлдвэрлэж өөрсдөө тарьж хэрглэж мөн одоо орчин сэргийлэх арга хэмжээндээ бол үндсэн арга хэмжээ нь болгож авч явж исэн. Энэ бол 1920-ад оноос эхлэлтэй байдаг. За халдвар өвчнөд тэмцэх одоо энэ үндсэн үйл ажиллагаа болж байгаа дархлаажуулалтыг бол өргөжүүлж хөтөлбөр болгож эхэлсэн үе маань бол одоо 1960-ад оноос эхлээд маш эрчимтэйгээр энэ товлол дархлаажуулалтыг нэвтрүүлснээр хөтөлбөр болгож өргөжүүлж хэрэгжүүлж явж байгаа. За тэгэхээр өнөөдрийн уулзалт зөвлөгөө нь бол одоо энэ дархлаажуулалтын үйл ажиллагаанд оролцож байгаа 21 аймаг 9 дүүргийн одоо энэ асуудлыг хариуцж өөрийн орон нутагта удирдлага арга зүгээр хангаж байгаа аймгийн эрүүл мэндийн газрын дарга нийслэлийн эрүүл мэндийн холбогдох удирдлагууд болоод эрүүл мэндийн газрын холбогдох удирдлагууд за яг дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд одоо ажилдаг дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хүүтийн хэлхээний эмч мэргэжилтнүүдийг бол оролцуулаад бид нэр дархлаажуулалтын үндэс одоо зөвлөлт хуваалцалтаа хийж байна. Учир нь гэвэл бид нэр сүүлийн 2 жилийн цар тахалтай холбогдуулаад үндсэн одоо тусламж үйлчилгээ буюу заавал хийх үндэсний товлол дархлаажуулалтын тайлант уулзалтуудыг бол хийгээгүй энэ одоо эхний уулзалтыг бол хийж эхэлж байна. За тий ер нь бол заавал хийх үндэсний товлолын дагуу бол 0-аас 15 хүртэл насны хүүхдэд 12 төрлийн халдвар төвчнөөс сэргийлэх 8 вакциныг одоо хийдэг байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань бол одоо хүүхдээ эмчийн зөвлөсний дагуу яг энэ товлолт цаг хугацаанд нь харьяа болон одоо өөрийн оршин амьдарч байгаа аль ч дүүрэг хороондоо хандаад өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад бол хийх боломжтой. Учир нь гэвэл заавал хийх энэ үндэсний товлолын дагуу хийгдэж байгаа вакцин үн төлбөргүй харьяал харгалзахгүйгээр хийгддгээрээ онцлог байдаг. Тийм учраас энэ одоо эцэг эхчүүд маань бол халдвар төвчнөөс сэргийлэх цорын ганц одоо арга зам бол вакциндаа идэвхтэй хамрагдах боломжтой.
За тийм цар тахлын одоо энэ хариу арга хэмжээний үндсэн үйл ажиллагааны нэг бол энэ ковидын вакцинжуулалт бол бид одоо 21 оны 2 сараас эхлээд хийж байгаа. За бүрэн тун болоод нэмэлт тунгуудын үйл ажиллагааг бол хийгээд зохион байгуулаа явж байна. Одоо бол нэмэлт тун гэрчимжүүлэх ажлууд бол үндсэндээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Өөрөөр хэлбэл дархлаа сэргээх тун гэж бид нэрлэдэг байгаа. Бүрэн тундаа хамрагдсан иргэд маань одоо дараагийнхаа дархлаа сэргээх тунд хамрагдаж өөрийгөө болон бусдыг хамгаалах бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр мэдээж энэ вакцин бол халдвараа сэргийлэхгүй байна гэдэг бас иргэдийн дунд ойлголт байгаад байна. Вакцины гол үр дүн бол таныг энэ өвчнөөс хүндрэхээр энэ өвчнийг өвдөх юм бол хүндрэх одоо нас барах эмнэлэг твтгий эрсдлийг бол бууруулж өгдөгөө. Үр дүн нь бол одоо таныг зөвхөн халдвараа сэргийлээ зогсохгүй хүндрэл нас баралт өвчний хүнд байдлаас бол аврах боломжтой байна. Үг хэлсэнд танд цаашдаа ажиллах өндөр амжилтыг хүсье өрөөё. За өнөөдрийн зөвлөлт уулзалтыг нээж мэдэгдэж байна. Баярлалаа. За COVID-19 цар тахлын үеэр вакцинжуулалт бол аюун дэлхийн хэлбэргүй Монгол улсын хүн амын эрүүл за сайн бацгаана уу. Сайн явж ирсгэлсэн үү? Сайхан хавуулцгааж байна уу? За бид COVID-19 вакциныг нийлүүлэх шуурхай түгээх дархлаажуулах үндэсний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсэний дархлаажуулснаар COVID-19 өвчлөл эмнэлгийг бууруулж цар тахлыг хохирол багтаагаар даван тулах дархлаажуулалтын хамгаалах үндэсний түвшинд 95-аас 97% хүрсэн байна. За мөн түүнчлэн дархлаажуулалтын хугацаанд цар тахлын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа товлын дархлаажуулалтын тусламж үйлчилгээ бол урт дунд борон хугацааны хөтөлбөрүүдтэй нийгмийн эрүүл мэндийн асуудлуудаа нэлээд тусгал хамтран ажилладаг олон улсын байгууллага тэр дундаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага нүүбийн хүүхдийн сангийн хамт олонд талхал оролцогчдоо амжилт хүсье. Эрүүл нэг хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тогтолцооны шинжилгээг үе гэсэн юм үеийг бол тодорхойлж өгсөн байгаа. За үүгээр бас нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тусгагдсан гол хөтөлбөрийн дагуу дэлгүүр рүү орохын өмнө та бүхэн хөтөлбөр дээр тусгадаагүй байгаа гэсэн өөрсдийгөө танилцуул